Тулааны бурхан Асура. Зохиолч Kind Hearted Bee. Орчуулсан төвшин төгөлдөр. Авьяас чадварын хувьд онцгой гоц биш байсан ч нууцлаг болон тулааны техникт сурч багшгүйгээр гэгэрч болно. Хүчний хувьд төмөн зэр зэвсэгтэй байгаад ч миний ертөнцийн сүнсний армийг дийлэхгүй л болов. Би хэн бэ гэж юу? Миний хэн байх чухал биш. Гэхдээ ертөнцийн амьтай бүхэн намайг Асура гэцгээдэг. Тиймээс би Асура нэрээр тулааны бурхан болно. 1-р анги. Гадаад танхимын шав. Шүн дундын үед тэнгэр оддоор бэлхэж бүтэн саран өндөрт мандсан байв. Гэвч тоолж барамгүй оддын дунд өөр өнгөтэй 9 цахилгаан ялгарна. Ёр бусын үзэгдэл тэнгэрт үзэгдэнэ гэдэг Тэнгэрийн бие махбод төрхийн шинж. 9 нутгийн нэгт байдаг эзэнт гүрний хотын оргил дээр алтан хувцастай хөгшин эр гараа ардаа барин шөнийн тэнгэр лүү ширтэн зогсно. Түүний ард эзэнт гүрний хотын хэдэн түмэн маструуд ямар нэгэн тушаал хүлээж буй аятай хагас сөхрөн сууцгааж байв. Гэнэт цахилгаанууд хувирч 9 өнгөтэй аянга бий болгон оддын дээрээс тэнгэр газрыг нураах шахам цаглаа. Тэрхэн мужид тас харанхуй шүн цав цагаан болсон юм. Аянга цахихаас өмнө газар хөдөлж донсолж эхлэв. Гэхдээ 9 өнгөт аянга газарт буухдаа огтхон ч сүрэл авчралгүй ор тас алга болсон юм. Тэр үед л тас харанхуй шүн эргэж ирсэн юм. Энгийн цэлмэг шөнийн тэнгэрээс ямар нэгэн хандан зүйлийг авчих уу гэлтэй бүрэнхий нөмрлөө. Хөгшин эрийн нүдэн гялалзаж, биеийн догдолсноосоо болж чичирч, аянга буусан газар руу хуруугаараа зан тушаал буулгав. Асура нутагт өнөөдөр төрсөн бүх нялх хүүхдүүдийг эзэнт гүрний хотод авчир. Мэдлээ. Аянга мэд хариултанд суурайтан эзэнт гүрний хотын хэдэн түмэн маструуд Асура нутгийн зүг хөдөллөө. Цаг хугацаач урсан одож нүд ирэмхийн 105 жил өнгөрчээ. Тэр жилийн айдас хөргөм явдлыг хүмүүс одоо болтол тод санагч эзэнт гүрний үйлдэлийн зорилгыг хинч мэдээгүй юм. 9 нутгийн нэг Асура нутагт тоолж баршгүй сургуулиудын дунд Асура Драгон сургууль бий. Өнөөдөр Асура Драгон сургуулийн шав авах элсэлтийн шалгалтын өдөр. Сургуулийн гадаа тоо томшгүй олон хүн цугларсан байв. Энэ үеэр хамгийн завгүй байдаг хүмүүс бол гадаад танхимын шав нар юм. Сургуульд элсэх зөвшөөрлийн бүх хариуцлага тэдэнд ирдэг болохоор. Гадаад танхимын шав нар тэд бүхий л хар бор ажлуудыг талархал хүртэлгүй хийдэг. Сургуульд эзлэх тэдний байр суурь хамгийн доороос гадна гадныхан хүртэл тэднийг дорд үздэг. Шалтгаан нь маш энгийн. Тэдний авьяас маш муу болохоор тэдэнд том үйл хэрэг гүйцээх боломж тийм ч гардаггүй. Тиймээс ч бусад хүмүүс тэднийг дорд үздэг байна. Хөөе, наад харьцаага мэдэрээ. Чи намайг хэн гэдгийг мэдэж байна уу? Хэмээн нэгэн залуутай цуг яваа тансаг хувцас өмссөн бүсгүй залуухан хөрөө хашгична. Үнэхээр их уучлаарай. Хит орой болсон учраас сургууль одоо хаалга барина. Маргааш эргэж ирнэ үү? Гэж залуу хүү хариуллаа. Залуу хүүгийн царай даруухан зөөлөн гэвч түүний хөмсгөний голд баатрын сүрхүж оршино. Түүнийг Чүфэн гэдэг. Энэ жил 15 хүрсэн ба тэрээр Асура Драгон сургуулийн хэдэн түмэн гадаад танхимын сурагчдын нэг. Тэр гадаад танхимын шав байсан ч бусдаас өөрийгөө дорд гэж үздэггүй. Бусадтай харьцаж байхдаа тэр огт айлгүй маш тайван байдаг. Маргааш эргэж иргэнэ. Намайг тэнэг гэж бодоо юу? Энэ үгээр дүүрэн уулс байна. Биднийг хаана хоногив? Чи надад хоноглох газар олж өгөхгүй бол би настангуудтай чинь уулзаад хэлнэ шүү. Залуу авхай түүний хэлснийг тоохчгүй бүр хувцснаас нь заандаад авлаа. Чүфэн асуудал гараа юу? Гэтэл яг тэр мөчөд ялдам хоолой сонсогдов. Хоолой гарсан зөв рүү хартал нийл яган хувцас өмссөн залуухан бүсгүй алхаж ирж байлаа. Түүний уруул дээр бүдэгхэн инээмсэглэл харагдахч харц нь маш хурцаар залуу авхай руу ширтэнэ. Ирсэн охиныг харсан даруйд залуу авхайгийн царай цонхийж айдас давтлаа. Учир нь тэр охины өмсөж байсан хувцас нь нийл ягаан буюу дотоод танхимын шавнар өмсдөг хувцас юм. Залуу авхай дотроо битүүхэн хараалаа.
Уг нь өөрийн хэрэгэм зэрэгэ ашиглаад урдаа байгаа залууд асуудал тарий гэж бодож байж. Түүний урд зогсох жирийн нэг залуугийн ард дотоод танхимын сурагч зогсож байна гэж хэн гадарлах вэ? Дотоод танхимын шав нарыг түүн шиг авахай нар өдөөн хатгаж чадахгүй. Юу ч биш дээ, юу ч биш. Би зүгээр л түүнээс хэдий юм асууж байсан юм. Залуу авахай нэмсэглэн тайлбарлав. Нөгөө охин түүн рүү ширтэн ганц л үг хэлв. Зайл. Энэ үед залуу авахайн би чичирч царайн цонхийнхоос өөр зүйл хийж чадсангүй. Гэхдээ огт эргэлзэлгүй хажуудаа байсан хүүг дагуулад бушуухан яваад өгөв. Сандарсандаа замдаа бүдэрч унаж азгүй хүн шиг л харагдлаа. Үүнийг хараад Чүфэн толгоогоос ихсрэн хажуудаа зогсох охинд ээлдгээр маш их баярлалаа Чү юу вэ гэлээ. Хүндэтгэлээ болж бид чинь нэг гэр бүл үсттэй. Чү юу вэ доромчхон хариулав. Түүний зөв тэд үнэхээр гэр бүл юм. Тэд Чү овгоос ирсэн. Чү юу вэ бол Чүфэний үеэл ба Чүфэний аавын ахих нь охин юм. Түүнээс нэгээр л игч. Гэвч Чү юу вэ 3 жилийн өмнө дотоод танхимын шалгалт өгч тэнцээд дотоод танхимын шав болсон. Одоо тэр спиритийн 4-р төвшин болсон. Бид дөрмөө мөрдөх хэрэгтэй шүү дээ. Чүфэн нэмсэглэнгээ хэлв. Чүфэнийг ингэж байхыг хараад Чү юугийн сэтгэл шаналж Чүфэн чи энэ жилийн дотоод танхимын эсэлтийн шалгалтанд орохгүй мүү? Эсвэл чи спиритийн 3-р төвшөнд хараахан хүрээгүй байгаа мүү? Чүфэн түүний асуултанд хариулалгүй сулхан нэмсэглэв. Түүний юу гэх гэснийг хэнч үл мэднэ. Үүнийг хараад Чү юуэ бэлхүүсэндээ байсан уутыг Чүфэний алган дээр тавиад наадхаа шингэ дараагийн төвшөнд ороход чинь тусалж магад гэлээ. Уутны амсрыг нээж хартал маш хүчтэй энерги ялгарч гялтгансан хуруун чинээ гэгэн сүнсний өвс харагдана. Чү юуэ эн чин дэндүү ховор зүйл шүү дээ. Авч чадахгүй. Гэд Чүфэн түргэн гэх чинь Чү юуэд буцааж өглөө. Гэгэн сүнсний өвс. Энэ нь тулааны урлагийн бэлтгэлд бол маш их аж тустайгаас гадна маш ховор ургамал юм. Спирит төвшин дотор л байвал үүнийг ашиглах тоолж барамгүй олон арга бий. Чү овгийн гишүүдийн бэлтгэлийн хурдыг нэмхийн тулд Чү овг хүмүүс рүүгээ жилд нэг гэгэн сүнсний өвс явуулдаг. Чү юуэ овгоос энийг авсан ч ашиглалгүй Чүфэнд өгсөн нь Чүфэний сэтгэлийг маш ихээр хөдлөгсөн ч тэр авч чадахгүй байв. Чамд өгч байна гэсэн л бол ав. Чи чинь миний дүү шүү дээ. Залгсан байдалтай Чү юуэ хэллээ. Өө, чи хизээдээ хүмүүст гэгэн сүнсний өвс тараатлаа өгөөмөр болчихов. Сонс, би ч гэсэн чиний дүү бас удахгүй спиритийн 4-р төвшин рүү орох гэж байна. Надад наад гэгэн сүнсний өвсөө өгвөл яаж вэ? Чүфэнтэй нас чацуу гэмээр дотоод танхимын сурагчийн хувцас өмссөн залуухан хүү ирлээ. Түүнийг Чүзэн гэдэг ба Чү овгийнх. 5 жилийн өмнө Чүфэнтэй цуг Азүрэ дараагийн сургуульд илсэн ч 2 жилийн өмнө дотоод танхимын шав болсон. Чүзэн чи аль хэдийн спиритийн 3-р төвшөнд орж биеийн энергээр нягтлчихсан. Гэгэн сүнсний өвс байхгүй байсан ч дараагийн төвшөнд амархан орчихно. Харин Чүфэн биеийн энергээр нягтлаагүй байгаа болохоор гэгэн сүнсний өвс түнд илүү хэрэгтэй. Чү юуэ гэгэн сүнсний өвсийг Чүфэний гарт хүчээр атгууллаа. Тийм ээ, чиний зөв. Харамсалтай нь тэр хүсэхгүй байна шүү дээ. Чүзэн гараа дэлгээд шоглов. Хин хүсэхгүй байна гэсэн юм? Гээд Чүфэн хөнгөн нэмсэглээд гэгэн сүнсний өвсийг халаасандаа хийгээд Чү юуэ энэ гэгэн сүнсний өвсийг чамаас зээлсэн гэд бодчих. Дараа нь 2 нугалж өгнө. За. Чүфэн өвсийг хүлээж авахыг хараад Чү юуэ баярлаад нээх зүйл бодлгүй Чүфэний хэлсэн зүйлд толгойд өгөв. Авч байгаа юм бол буцааж өгч яах юм? Чамд энэ гэгэн сүнсний өвсийг ашигла гэж өгч байгаа нь дэндүү хайр юм. Гэд Чүзэн ярвайлаа. Чүфэн түүнийг үл тоон инээмсэглээд Чү юуэд хандаж хэллээ. Чү юуэ би энэ жилийн дотоод танхимын шав илсүүлэх шалгалтанд орно. Чи юу? Хэрвээ чи дотоод танхимын шав болчвол би чам жилийнхээ хангамжийг өгье. Гэж Чүзэн зэвүүцсэн маягтай Чүфэн рүү харлаа. Нэр юу? Чүфэн итгэхгүй байгаа аятаа асуув. Чү юуэ гэрч болог.
Гэхдээ чи тэнцэхгүй бол яах юм? Тэгвэл энэ жил авах гэгэн сүнсний өвс чинийх болог гэж хэлээд Чүфэн гадаад танхимын шав нарын хийдэг ажлаа хийхээр явлаа. Чүзэн бид нэг овгийнх байтал чи ягаад дандаа Чүфэнийг дээрлэгдэх юм? Чү юэ Чүзэн рүү залгсан аястай харлаа. Нэг овгоо. Чү юэ чи Чүфэн манай Чү овгийнх биш гэдгийг мэдчил баймаар юм. Сургуульд орсноос хойш 5 жил боллоо. Тэр одоо болтол дотоод танхимын шав болоогүй л байна. Тэр бол манай Чү овгийн жинхэнэ гутам шиг. Чү овгоос түүнд дуртай хэн байгаа юм? Чи л ганц түүнтэй сайхан харьцдаг. Өөрийнхөө гигэн сүнсний өвсийг хүртэл өгөөд. Чүзэн түүнийг огт ойлгохгүй байв. Чи ч тэнэг амтын юм да. Чү юэ ууртаа байсан ч түүн рүү хэсэг ширтэж байгаад яваад өглөө. Харин Чүзэн инэмсэглээд үлдлээ. Тэр үнэхээр баяртай байсан юм. Чү юэгийн гигэн сүнсний өвсийг авч чадаагүй ч Чүфэний энэ жилийн гигэн сүнсний өвсийг гарцаагүй авна гэдэгтээ итгэлтэй байсан юм. Шөн дунд болоход гадаад танхимын шав нарын амралтын хэсэгт таг харанхуй байлаа. Өдөржин завгүй байсны эцэст бүгд ядарсан болохоор эрт унтцгаасан байв. Ганц Чүфэний өрөөний гэрлэл асаалттай харагдана. Тэр орны урд талд сун Чү юэгийн өгсөн гигэн сүнсний өвсийг гаргаж ирээд энийг идээд чамайг цадна л гэж найдаа гэж бовтнов. Тэгэд Чүфэн нүдэн анаад гигэн сүнсний өвсийг хоёр алганыхаа дунд хийгээд хачин гарын барил авлаа. Энэ мөчөд гигэн сүнсний өвс доторх сүнсний энерги Чүфэний алгаар дамжин бие рүү нь уусч Дантиан руу нь оров. Яг энэ үед хоол идэж буй аятай зажлах чимээ Чүфэний Дантианаас гарлаа. Хэрвээ Чүфэний биеийг нэвт харах юм бол түүний Дантиан дотор бөөгнөрсөн цахилгаан байршиж байгааг харах болно. Тэр бөөгнөрсөн цахилгаан 9 өөр өнгөтэй ба өнгө болгон цахилгаан араатан шиг харагдана. Эдгээр цахилгаан араатнууд энэ ертөнцийнх биш гэмээр аимшигт аавраа ялгаруулж байсан юм. 2 дугаар анги үзэгсэлэнт настан. Чүфэн яг ч Чү овгийн гишүүн биш. Чү овгийн 5 дахь том хүү болох Чү Юаны өргөж авсан хүү юм. Энэ шалтгаанаар Чүфэн бага наснаасаа гадуурхагдж доромжлуулж өссөн. Чү Юан байгаагүй бол тэр аль хэдийн овгоос хөөгдөх байсан биз? Тийм болохоор Чүфэн Чү Юанд чин сэтгэлээсээ талархдаг ба түүнд нэр төр бахархал авчирна гэж өөртөө тангараг өргөсөн. 5 жилийн өмнө Чүфэн 10 наснаасаа хойш тулааны урлагаар хичээллэж эхэлсэн. Учир нь энэ үе тулааны урлагаар хичээллэхэд хамгийн чухал үе учраас Чүфэн өөртөө маш их итгэлтэй байсан. Гэвч Асүрэ Дарагон сургуульд ороод сарч болоогүй байхад аянга түүнийг нэргэж түүний Дантианд орчихно гэж тэр огт төсөөлөөгүй. Эхэнтэй Чүфэний тулааны урлаг сурах хурд маш ихээр нэмэгдэж 2 сарын дотор спиритийн 2 дугаар түвшинд хүрсэн болохоор үүнийг азийн дохио байх гэж бодож байсан. Ингэж сурах хурд маш ёр бусын гаж гимээр байсан болохоор хэндэж хэлэлгүй бэлтгэлээ үргэлжлүүлсэн. Гэвч сайхан цаг удаан үргэлжилсэнгүй. Чүфэн өөрийгөө гоц болчих уу гэж бодож байтал түүний биед өөрчлөлт илэрлээ. Тэр өөрчлөлтийн улмаас түүний бэлтгэл зогсож урагшлахаа болж ямар ч авьяасгүй хүмүүсийн тоонд орсон. Яг энэ мөчөд Чүфэний гаранд байсан гэгэн сүнсний өвс цэвэршиж Дантианд нь шингэлээ. Түүний өвсийг цэвэршүүлэх хурд дэндүү хурдан байсан юм. Ерөнхийдөө Чүфэний тулааны хүчээр бол гэгэн сүнсний өвсийг цэвэршүүлж шингээх гэж дорхойж 1 сарын хугацаа зарцуулна. Гэвч Чүфэний гаранд байсан гэгэн сүнсний өвс хэдхэн хормын дотор талан цэвэршээд шингэж эхлэв. Энэ үед Чүфэний Дантиан дах хизээч дүүршгүй нүх дүүрчгсэн юм шиг мэдрэгдэв. Гэнэт Чүфэний гаран дээр байсан гэгэн сүнсний өвсний үлдсэн хагас нь алга болчихлоо. Яг энэ үед Чүфэний Дантиан дах бүх зүйл хувирч эхлэв. 9 цахилгаан араатнууд хоорондоо сүлжилдэн хувирч байлаа. Хувирч дууссаны дараа үрэл маягийн зүйл болчихов. Үрэл бүтсний дараа спирит энерги үүнээс далайн давлгаа мэт ундарч Чүфэний биеийг бүрхэн авлаа. Чүфэн нүдэ гэнэт нээтэл түүний нүдэнд аянга цахих мэт харагдав. Түүний царай маш ихээр хувирч үгээр илэрхийлэхийн аргагүй баярлав.
Чадчихлаа. 5 жилийн дараа нэг юм чадчихлаа. Шүүфэн дэндүү их баярлсан болохоор орноосоо харайн буугаад наагур цаагур алхангаа бие шинжив. Тулааны урлагийн үе шатууд дараах төвшөнд ангилагдана. Спирит, сүнсний энерги, оригин, үүслийн, парафаунд, агсан, тэнгэр. Эдгээр нь 4 том төвшин бөгөөд тус бүрдээ 9 үед хуваагддаг. Спиритийн 1-р төвшин. Энэ үеийн гол зорилго нь онцгой аргаар бие бэлтгэж хүчрхэгжүүлдэг. Гэхдээ 2-р төвшөнд хүрсний дараа спирит энерги удирдах сурах ёстой. Зөвхөн дантиан дахь спирит энерги хувиргасан үед л тэр хүн тулааны урлагийн замдаа орсон гэж хэлж болно. Чүфэний биед өмнө нь гарсан өөрчлөлтөөс болж тэр спирит энерги огт хувиргаж чадахгүй байсан юм. Түүний дантианд орших тэнгэрийн цахилгаанууд яг л өлсгөлн зэрлэг аратан мэт Чүфэний хувиргасан спирит энергийг торхноос соржигдаг байв. Гэхдээ тэр сэтгэлээр унаж бууж өгөөгүй. Учир нь тэнгэрийн цахилгаан хичнээн түүний энергийг сорсон ч хэмжээ хязгаар байгаа гэдгийг тэр мэддэг байсан юм. Энергиэр хангаад байхад нэг л өдөр түүний дантиан дүүрнэ гэж итгэдэг байсан. Харин өнөөдөр тэр нь биелэлээ олчихлоо. Энэ мэдрэмж их хүчтэй юм. Хязгааргүй спирит энерги миний биеэр дэлбэрэх гэж байгаа юм шиг л тархаж байна. Энэ мэдрэмж Чүфэнд дэндүү сайхан байв. Тэнгэрийн цахилгаан үрл болж хувирч түүний дантианд байрлана гэж тэр огтхонч төсөөлөөгүй. Тэнгэрийн цахилгааны ялгаруулж байгаа энерги нь маш нягт ба түүний төсөөллөөс ч илүү байлаа. 5 жилийн турш зогсолтгүй хичээлсэн ч ийм хүчрхэг спирит энерги ялгаруулж чадахгүй байсан шалтгаан нь тэнгэрийн цахилгаан гэдгийг тэр мэдэж байв. Гэтэл яг энэ мөчид Чүфэний бие хөшиж цочирдлоо. Тэнгэрийн цахилгаан ахин хувирч түүний хүч хэд дахин нэмэгдэж гэнэт спиритийн 4-р төвшин рүү орж хав. Хэцүү үе өнгөрч сайхан үе эхэлж байна уу да? Чүфэн гараа чангаар атгаж 5 жил зовсны үр дүн болох биедээ байгаа асар их хүчээ мэдрэн зогсно. Гэнэт 2 үе агснаар тайлбарлажгүй хүчтэй болох арга эргэн ирлээ. Дотоод танхимын зүг рүү хурцаар ширтэн бовтнов. Чүзэн, чиний гэгэн сүнсний өвсийг авах нь дээ. Азуре Драгон сургуулийн шав авах хэлсэлт жилд 1 удаа болдог бол 10 хоног үргэлжилдэг. 10 хоног өнгөрсний дараа дотоод танхимын шав болох шалгалт зарлагддаг. Энэ удаагийнхад нь 5 жил чимээгүй байсан Чүфэнч гэсэн орно. Шалгалт авах байршил нь газар доорх асар том ордон юм. Газар доорх ордны төв танхимд уулс болон далай мэд харагдана. Дор хаяж төмөн хүнд цугласан байлаа. Энд байгаа хүмүүсийн ихэнх нь спиритийн 3-р төвшин. Дотоод танхимын шав болох хамгийн ихний шаардлага нь спиритийн 3-р төвшин байх юм. Гэвч эдгээр хүмүүсийн дунд мерсэр спиритийн 2-р үеийн хүмүүс харагдах ба эдгээр спиритийн 2-р төвшний хүмүүс тэнцэж магадгүй гэсэн найдалгаар ордогч ихэнхдээ иймэрхүү хүмүүс тэнцдэггүй. Дурдхан зүйтэй зүйл гэвэл эдгээр хүмүүсийн дунд спиритийн 4-р төвшний хүмүүс ч хэд хэд харагдана. Тэд энгийн тулааны аргаар хичээлдэг энгийн хүмүүс биш, харин гоц авьяастнууд юм. Тэд спиритийн 4-р төвшөнд ордлоо дотоод танхимын шалгалт өгөлгүй албаар хүлээж байсан хүмүүс юм. Яагаад вэ гэж үү? Шагналын төлөө. Хүн спиритийн 3-р төвшөнд орсон тохиолдолд тулааны техник буюу чадвараар хичээллэх боломжтой болдог. Тулааны техник нь хүчрхэг довтлогооны арга юм. Тэд сүр хүчийг үзүүлэхээс гадна хэрэглэгчийн биеийн хязгаарыг давсан хүчийг ч өгдөг. Тулааны техник маш нандин учраас хэдэн үеэрээ баян чинээлэг байсан овгуудад ч байдгүй. Тийм ч учраас олон овгууд залуу хүүхдүүдээ өөр сургуулиуд руу бэлтгэл хийлгүүлэхээр явуулдаг. Сургууль болгонд олон төрлийн тулааны урлаг техникүүд их хэмжээгээр байдаг. Азуре Драгон сургуульд дотоод танхимын шав болсон л бол тулааны урлагаар хичээллэж болно. Тулааны техник нь дотроо зэрэглэлтэй ба хамгийн сулаас хамгийн хүчтэй хүртлээр 9 зэрэглэл байдаг. Дотоод танхим доторх хамгийн өндөр зэрэглэл нь 3-р зэрэглэлийн тулааны техник юм.
Гэхдээ дотоод танхимын сурагч болох шалгалтанд төрүүлэх юм бол 4-р зэрэглэлийн тулааны техникийн ном шагналд нь авдаг. Харда тэр Ян Тянь юу биш үү? Ваа, тийм байна. Тэр 13 наснда аль хэдийн спиритийн 4-р үе болчихож энэ удаагийн шалгалтын авраг тэр болох юм шиг байна да. Далай мэд шавсан олон хүмүүсийн дунд нэг залуу анхаарал татна. Тодорхойлбол нэгэн хүү. Хэдэн мянган гадаад танхимын шавь нараас ихэнх нь нэрд гараагүй хүмүүс. Гэхдээ ихэнх хүмүүсийн анхаарлыг татдаг хэдхэн гоц хүүхдүүд байдаг ба тэдний нэг нь Ян Тянь юу. Магадгүй юм. Ян Тянь юу хичнээн авьяастай ч гэсэндээ ердөө л хүүхэд шүү дээ. 1-р байр эзлэгч амаргүй л байх болов уу? Азурын дараагийн сургуульд маш олон авьяаснууд далд байдаг. Заримдаа гоц авьяаснууд ч энгийн сурагчдыг дийлдэггүй. Жишээлбэл тэр Дун Юу Шуан. Өөр нэг гадаад танхимын сурагч нэг хүйтэн харцтай залуу руу заалаа. Тэр хүнийг Дун Юу Шуан гэдэг. Тэр Азурын дараагийн сургуульд 6 жилийн турш байгаа ба алдар цуугүй нэгэн. Гэхдээ хэдэн сарын өмнө тэр дотоод танхимын спиритийн 4-р төвчний сурагчийг ялсан болохоор гадаад танхимд түүнийг мэдэхгүй хүн ховор. Чимээгүй гэнэт чанга дуу цураатав. Дуу гарсан зүг рүү хартал хүн бүрэл мэлрэн зогсцгов. Хэдэн 10 хүн танхим дах өндөрлөг тавцан дээр гарч ирж байгаа харагдлаа. Ихэнх нь хөгшин хүмүүс ба гадаад танхимын настангууд байв. Гэхдээ тэдний ахлах нь залуухнаас гадна үзэсгэлэнтэй бүсгүй байсан юм. Тэр бүсгүй биеийнхэн дур булаам гоо сайхныг харагдахаар улаан өнгийн бариу дайшин зөмссөн ба дайшинзнаас доошо төгс гимээр тэв тэгшхэн цасан цагаан 2 хөл харагдана. Түүний бие илэрхийлэхин аргагүй дур булаамаас гадна түүний төрх дэндүү хайр татам. Бөөрөнхий алагнууд час улаан уруул үнэг мэт зовон царай. Тэр бол Азурын дараагийн сургуулийн алдартай үзэсгэлэнт настан Суроу. Суроу бол дээд зиндааны хүн юм. Тэр Азурын дараагийн сургуульд 10 настай байхдаа орж, 12 настайдаа дотоод танхимын сурагч болж, 15 настайдаа гол танхимын сурагч болсон. Түүнийг хүн бүрэл Азурын дараагийн сургуулийн шилдэг сурагч болно гэж бодож байтал тэр гэнэтхэн настан буюу багш болчихсон. Хэн ч энэ талаар дэлгэрэнгүй мэддэггүй ба одоо хүртэл нууцлаг хэвээр байгаа. Ваа, Суроу байна. Тэр дотоод танхимын настан биш үү? Ягаад гадаад танхимд ирсэн юм бол? Суроу гарч ирэхийг харсан эрэгтэй сурагчдын амн ангайлаа. Заримийнх нь шүлсэн хүртэл гоожно. Гадаад танхимын сурагчид залуухан ба ихэнх нь өсвөр насны хүүхдүүд. Зарим нь бүр жаахан хүүхдүүд. Тэдэнд бол насанд хүрсэн Суроу шиг бүсгүйчүүд хамгийн сэтгэл татам. Суроу бусад настангуудаас ялгарн дур булаам инээмсэглэн ин хэллээ. Шалгалтын дүрм маш энгийн. Миний ард угаа хаалгаар ороод нөгөө талын хаалгаар гарахтал тэнцэнэ. Ганц ялгаа нь гэвэл хамгийн ихэнд нөгөө хаалгаар гарсан хүн 4-р зэрэглэлийн тулааны техниктэй ном авна. Дотоод танхимд ч олддоггүй ном шүү. Бас нэгэн сайхан мэдээ гэвэл энэ жилийн шалгалтанд төрүүлсэн хүн ахиад нэг онцгой шагнал авна. Тухайн хүний байдлаас хамааран энэ шагнал нь өмнөх шагналаас хамаагүй үн цэнтэй ч байж магадгүй гэж хэлээд Суроу албаар дууга өндөрсгөв. Дур булаам дуу хоолой танхимаар нэг цуурайдлаа. 3-р анги шалгалт эхэллээ. Юу их юм бол гэд сонирхсон нэг хүн асуулаа. Настан Суроуд нэг шөнийг өнгөрөөх юм болов гэх мэт бодол зарим шалиг нөхдүүдэд төрнө. Суроу настанч гэлээ ердөө 20 настай. Хөгшчүүдтэй харьцуулахад илүү нээлттэй байдаг учраас хүмүүс ч нэх сүрддэггүй. Янз бүрийн таамаг дэвшүүлж байгаа хүмүүс рүү харан инээмсэглээд Суроу алгаад илгэж 5 хурууга гаргаад 5 ширхэг гэгэн сүнсний өвс гэлээ. Юу? 5 ширхэг гэгэн сүнсний өвсөө? Би буруу сонсоог үз. Шагнал нь гэгэн сүнсний өвс юм уу? Бүр 5 ширхэг үү? Гэх мэдчлэн танхимаар нэг шууган боллоо. Гэгэн сүнсний өвс бол маш үн цэнтэй. Чүү овог хүртэл жилд хүмүүрт нэгийг л илгээдэг.
Энгийн хүмүүст бол гэгэн сүнсний өвс хэмжээлшгүй их эд баялаг л гэсэн үг. Зарим нь бүр амьдралынхаа туршид харж ч байгаагүй. Азуре Драгон сургууль тавыг шагналд нь өгнө гэхийг сонссон хүмүүс дор бүрнээ тесэн ядаж байлаа. Гэхдээ зарим хүмүүс нь хичнээн хичээгээд ч энийг авч чадахгүй гэдгээ мэдэж байгаа болохоор битүүхэн мөрөөдхөөс өөр зүйл хийж чадахгүй. Харин шилдгийн төлөө өрсөлдөхөөр шулуутсан сурагчдад улам их урам оров. Урам орсон сурагчдыг хараад сур овгийн сэтгэл нь ханаж инээмсэглэн гараад аллахад ард нь байсан хэдэн 10 метр том хаалга удаанаар нээгдлээ. Юунда хүлээс юм? Шалгалтандаа тэнцмээргүй байгаа мó? Гэт сур ов гайхширн зогсох сурагчид руу үзэсгэлэнтэй гихч нь инээмсэглэв. Урагшаа. Яг энэ мөчөд хэдэн түмэн сурагчид уяанаасаа мултарсан морд шиг хашигчж урагшгүйлээ. Чүфэнч мөн адил тэдний дунд явж байв. Ингээд тэд агуу руу орлоо. Агуу асар томоос гадна их харанхуй байсан болохоор харах орчин хязгаарлагдмал. Тиймээс ч тэд ямарваа нэг орхинд хэдийд ч орж болзошгүйг мэдэж байсан юм аа. Урагшаа, 4-р зэрэглэлийн техникийн төлөө, 5 ширхэг гэгэн сүнсний өвсний төлөө. Урагшаа, 4-р зэрэглэлийн техникийн төлөө, 5 ширхэг гэгэн сүнсний өвсний төлөө. Мэдээж амнаасаа илүү эд баялагч боддог хүмүүс байна. Тэд аюул байгааг мэдсэн ч үл тон урагш тэмүүлнэ. Гэвч 100 м гаруй урагшил вүүгүй юу эсгэрэх чимээ сонсогдож агуйн ханнаас хязгааргүй их мөнгөн зүүнүүд бороо мэд шүршив. Хормын дотор төрөл бүрийн орилон хаа сайгүй цуурайтаж урд гүйж байсан сурагчдын тал нь өрхөнд орон унлаа. Тэгсэн ч хүмүүс огтхон ч ухрах бодолгүй урагш явсаар агуйн гүн рүү хар хурдаараа гүйцгээв. Мөнгөн зүүнүүд хүчтэйч тэдний аминд хүрэхээр аюултай биш гэдгийг тэд мэднэ. Учир нь энэ өрхөн зөвхөн спиритийн 3 дугаар төвшний хүмүүст зориулсан юм. Болгоомжтой байхад бултаж чадхаар гайгүй өрх байв. Тэд агуйн гүн рүү явах тусам шүрших мөнгөн зүүнүүдийн тоо улам ихсэж, болгоомжгүйгээсээ болж оногдох хүмүүсийн ч тоо ихслээ. Байдал хүндрэх тусам хүмүүс нэг нэгнээсээ зайгаа барьж эхлэв. Урд төрүүлж яваа хүмүүс тэнцчих юмсан гэсэн бодолтой хүмүүс биш. Харин Ян Тянью, Дуан Юшван гэх хүчирхэг хоёр байв. Аргагүй л онцгой хүмүүс мөн дөө. Зүүгээр дүүрсэн шуургыг гатлахын тулд тэд илүү болгоомжтой байх хэрэгтэй байлаа. Гэвч тэднийг ажиглавал тэд огтхон ч хэмнэлттэй биш. Харин хоорондоо уралдаж байгаа мэт л харагдана. Чүфэн үргэлж спиритийн 3 дугаар төвшний хүмүүсийн ардгүй нэ. Түүнд инх 2 шалтгаан байсан. Нэгт тэр бусдын анхаарлыг татахыг хүсээгүй. Хоёрт түүний байдал онцгой учраас хэд эрт бүрэн хүчээд ажиллахыг хүсээгүй юм. Тийм ч учраас тэр хэндэж харагдахгүй байх тэр мөчийг хүлээж байгаа юм. Дуан Юшван, өдийн насалчгаад над шиг хүүхдийг ч уралдаад гүйцэхгүй, ичихгүй вэ нүү? Жаала, тулааны урлагийн замналд нас хамаагүй байдгийм. Зөвхөн хүчил хамаатай. Өнгөрмөр байвал намайг ялсныхан дараа л өнгөр. Хэсэг хугацааны дараа урд зөвхөн 2 л хүний сүудэр харагдана. Тэд бол Дуан Юшван болон Ян Тянью. Тэд хоёулаа спиритийн 4-р төвшин. Нэг нь их авьяастай, нөгөөх нь их туршлагатай. Тэдний тэмцэл шир үссэн ч энэ тэнцүү өрсөлдөж байлаа. Учир нь тэд өөрсдийнх нь хамгийн том шалгуур бол нэг нэгнэ гэдгийг мэднэ. Тэр хоёрын хэн ялсан нь энэ шалгалтанд төрүүлэх учраас шүү дээ. Гэнэт урдаас салхи хүлээх үед тэр хоёр тулаанаа төр зогсоож гайхширн ширтлээ. Учир нь тэдний урд манан татсан байв. Агуй тэр аяараа харанхуй байтал дээрээс нь манан нэмэгдчихээр тэдний харах хүрээг улам багасгана. Ингэснээр тэр хоёр хүртэл зүүнээс бултахад хэцүү болно. Сайхан боломж гарлаа. Хүмбүр хурдаа багасхан алхаж байхад Чүфэн нууцхан баясаад нэг том алхалтаар салхи эсгэрүүлэн харвсан сум мэт урагшгүйлээ. Энэ мөчөд мөнгөн зүүнүүдээс бултаж байсан Дуан Юшваны хажуугаар харс өдөр жирвс хийгээд алга болчихов.
Төсөөлөл байв уу? Дуан Юшуан гүн цочролд орсон юм. Сайн зүйлийг Ян Тяньяо байх гэж бодож байтал Ян Тяньяо түүнээс холгүйхэн зогсож байлаа. Бусдыг ардаа хол хайсан хүн бол Чүфэн юм. Хурдаа улам нэмэхээс өөр бодол түүнд байхгүй байв. Ингэж удаан гүйсний дараа тэр огтхонч ядраагүйгээс гадна түүний Дантянаас ялгаруулж өгөх энерги хязгааргүй мэт санагданаа. Тэгээд ч зогсохгүй. Түүний хурд хүч, сонсгол, ажиглах чадвар түүнтэй адил төвшний хүмүүсийнхээс хол давсан байв. Дуан Юшуан болон Ян Тяньюгээс хүртэл хамаагүй хүчрхэг байлаа. Чүфэн өөрийнхөө онцгой талыг мэддэг учраас энэ өөрчлөлтөнд дөөж нэг их гайхсангүй. Үүнээс ч илүү тэр 5 жилийн өмнө харсан юм. Онцгой чадвар нь эргэн ирсэн учраас түүний өөртөө итгэх итгэлийг нэмсэн юм а. Одоо түүний урд хинч өөрийгөө суут гоц авьяастан гэж хэлж чадахгүй. Нисэх мэт хурдаар гүйсээр Чүфэн өрхний талбараас гарлаа. Харанхуй агуунаас гарсны дараа өргөн танхимын гол хэсэгт ирэв. Танхимын захад чулуугаар хийсэн тавцан байна. Тавцангийн дээр хэдэн зүйл байх юм. Эдгээр нь 4-р зэрэглэлийн тулааны техник болон 5 ширхэг гэгэн сүнсний өвс байлаа. Эдгээр зүйлсийг хараад Чүфэн маш ихээр догдолсон ч авах гэж яарсангүй. Харин танхимын хажуу талд байх чулуун хаалга руу харлаа. Тэгэхээр энэ нөгөө домогт догшин араатнууд уу? Гэд Чүфэн тэсэн ядсан харцаар ширтэв. Настан сууроо хараач гайхалтай юм аа. Би энэ газрыг олон жил хамгаалахдаа анх удаага л ийм хурдан шалгалтыг давсан сурагч харж байна. Газар доорх ордны нэгэн нууцлаг өрөөнд нэгэн хөгшин настан замбраагүй чулуу руу гайхширсан харцаар ширтлээ. Энэ бол энгийн чулуу биш юм. Энэ бол газар доорх ордны механизм юм. Механизмыг идэвхжүүлсэн үед л чулуу дис дараагаа алддаг. Чулуу тэр чигтээ замбраагүй болсон нь ганц л зүйлийг илтгэнэ. Хэн нэгэн эхний үеийг аль хэдийн давсан гэсэн үг. Өнгөрсөнд шалгалтыг хамгийн хурдан давсан хүний дээд хурд нь 2 цаг байсан. Гэтэл одоо дөнгөж ганц цаг л болж байна. Энэ өөрчлөлт нь тэдний анхаарлыг татлаа. Чулуун өрөөнд сууж байсан бүх настангууд цочролд оров. Энэ жилийн гадаад танхимын сурагчдын дунд сонирхолтой хүн байгаа юм шиг байна. Гэд замбраагүй болсон чулууг ирж харсан Сууроо сэтгэл нь хансан аястай нэмсгэллээ. Түүнийг ийм амархан шалгуураа дагуулчихж болохгүй болохоор жаахан сонирхолтой болгоё. Гэд ханан дээр байсан 3 бөөрөнхий чулуу руу харлаа. Гэнэтхэн Сууроо хачин инээмсэглэн 3 бөөрөнхий чулууг 3 удаа цохилоо. Энэ үйлдэлийг харсан настангууд сандран битгий хүргэсэн ч дэндүү оройтсон юм. 3 чулууг бүгдийн Сууроо аль хэдийн дарчихсан. Яасан бэ? Энэ чулуу догшин араатнуудыг сулалдаг гэвчтэй. Гэд Сууроо сандарсан настангууд руу хараад буруу зүйл хийчихсэн юм шиг мэдрэмж төрлөө. 3 чулуу догшин араатнуудыг сулалдаг нь үнэн. Гэхдээ эднийг зэрэг дарж болохгүй. Зэрэг дарах юм бол хоригдож байсан бүх догшин араатнуудыг сулалдаг юм. Нийт 2 дугаар зэрэглэлийн 32, 3 дугаар зэрэглэлийн 9, 4 дугаар зэрэглэлийн 1 догшин араатан байгаа. Хоолойн чичирсэн аясаар хэлсний дараа настан лигийн царайнд цон хийв. Энтхийн хамгаалагч настангууд догшин араатнууд яг ямар байдгийг сайн мэднэ. Тэд бол хэрцгий, аимшигт амьтад. Бас тэд өөрсөддөө адил тулааны төвшөнтэй хүнээс хав илүү хүчтэй. Ийм олон догшин араатнууд суллагдсныг харахад гарцаагүй их хэмжээний аллаг болно. Газар доорх ордонд байгаа хэдэн түмэн сурагчдыг догшин араатнуудад алуулж байна гэж төсөөлөхөөр хэндэж таатай санагдахгүй. Яагаад эрт хэлээгүй юм? Сууроогийн царайнд цон хийв. Түүний бие нагаарт хөөрөн салхи болон ховирлаа. Хаалга нээгдэх мөчөд тэр хэдийнэ алга болсон байв. Настан ли, одоо яах вэ? Гэд бүх харц энэ хөгшин дээр төвлөрлөө. Яах вэ? Хурдан явж тусалцгаая гэж Настан ли ууртайгаар хэлээд гараад явчихав.
Дөрөвдүгээр анги. Догшин араатнуудаас ч догшин. Догшин араатнуудын ямар байдгийг Чүфэн сонссон. Тэд бол тулааны урлагаар хичээллэж чаддаг араатнууд. Тэдний хүч 9 зэрэглэлтэй ба спирит төвшний 9 үетэй адилхан гэлцдэг. Гэхдээ хүмүүсийн ярианаас бол 3 дугаар зэрэглэлийн догшин араатан спиритийн 3 дугаар төвшний тулаанчаас хамаагүй хүчтэй гэлцдэг ба спиритийн 4 дугаар төвшний хүнтэйж дүүцдэг гэдэг. Тиймээс Чүфэн хүртэл тэднийг ялах итгэлгүй байлаа. Энэ өрөөнд араатнуудыг сулладаг механизм байгааг Чүфэн мэдэж байгаа. Гэнэт хүчтэй чимээ сонсогдож, догшин араатнуудыг хорж байсан хаалганууд нээгдэж эхэллээ. Хачи юм аа. Би гол танхимд ороочгүй байхад яагаад чулуун хаалганууд нээгдчихв? Гээд Чүфэн гайхав. Тун удалгүй танхимын хажуугаар байрлах 40 чирхэг чулуун хаалганууд ар араасаа нээгдлээ. Энэ үед Чүфэн гүн цочролд орсон юм. Учир нь эдгээр чулуун хаалгануудын цаана цусан улаан нүднүүд харагдах бөгөөд танхимыг тэр чигт нь цусанд цангасан уур амьсгал бүрхлээ. Навшигч надаар тоглоод байна уу? Гэж Чүфэн битүүхэн харав. Тэр яахааргүй шалгалтын сүүлийн шатанд ганцхан догшин араатантай тулдна гэхийг тод сонссон. Гэтэл энэ юу гэж байдал нь вэ? Чүфэнд удаан бодох цаг байсангүй. Учир нь чулуун хаалгануудын ардаас хідэн 10 дүрснүүд харин гарч ирээд гол танхимд ирлээ. Эдгээр араатнууд бартай төстөөч 2 дахин том биетэй байв. Тэдний бие нь тас хараас гадна хурц элдмэд хомснууд нь гялтганана. Тэгээд ч зогсохгүй тэдний цусан улаан нүд нь хүйтнээр эргэн тойрноо ширтэж байв. Нийт 40 догшин араатан байгаа бөгөөд тэдний гадаад үзэмж нэг ялгаагүй харагдаж байлаа. Тэд нэг төрлийн араатнууд байсан юм. Гэхдээ сайн ажигласны дараа Чүфэн тэдний духан дээрх хачин тэмдгүүдийг олж харлаа. Тэр тэмдгүүд нь тэдний хүчний зэрэглэлийн тэмдэг юм. Нэг догшин араатан нь архираад дээд тавцан руу харлаа. Бусад догшин араатнууд ч мөн адил дээд тавцан руу хараад шүлсээ гоожуулж эхэллээ. Навшийн дээрэмчид. Тэдний энэ үйлдэлийг харсан Чүфэн маш их уурлав. Тэр яаж өөрийнхөө нандин эрдэнсүүд догшин араатнуудад өгөх вэ? Хараасныхаа дараа тэр тавцан руу гүйлээ. Чүфэн гол танхимд орвоо үгүй юу догшин араатнуудын анхаарлыг татсан юм. Энэ нь ч түүний сэтгэлийг тайтгаруулсан юм. 40 догшин араатнууд бүгд гэгэн сүнсний өвс рүү биш харин Чүфэнийг бүслэн авч байлаа. Тэдэнд сүнсний ургамлаас илүү хүний мах цус илүү байх нь мэдээж. Холд! Гээд Чүфэн ганц цохилтоор 2 дугаар зэрэглэлийн догшин араатны толгойг дэлбэлэн алж хав. Гэвч яг энэ үед нь хэдэн догшин араатан түүнийг бүслэж зэрэг дайрлаа. Тэдний алах хүсэл хүнийг дагжин чичрээхээр тийм их байсан юм. Гэхдээ энэ нь Чүфэнийг сандрахсангүй. Тэр яг л сармагчин мэт шалмгаа байж цугларсан догшин араатнуудын дунд баруун зүүн арагшаа урагшаагүй өсчиж дайралт хийх бүртэн дор хаяж нэг догшин араатан үхэж байв. Энэ мөчөд догшин араатнуудаас Чүфэн илүү аимшигтай байсан юм. Түүний биеийн хэсэг бүр дээлдэшгүй хурц зэвсэг мэт санагдана. Догшин араатнууд хатуу арьс зузаан махтайч Чүфэний дайралтыг хамгаалж чадахгүй байлаа. Энэ үеэр Чүфэн өөрийнх нь биеэр хязгааргүй сүнсний энерги тархаж байгааг мэдрэхээс гадна хайрлахын зэрэгцээ үзэн яддаг 9 өнгөт тэнгэрлэг цахилгааныг ч мэдэрлээ. Энэ бол түүнд энэ их хүчийг өгч биеийн төгс болгосон тэнгэрийн цахилгаан. Чүфэн зогсолтгүй араатнуудыг алж байхад ард талаас нь хурц архираа сонсогдлоо. Арагшаа эргэн хартал авраг догшин араатны хурц сарвуу ирж байхыг хараад цочролд орлоо. Хэрвээ оногдох юм бол толгойн зад үсрэх нь тодорхой. Чүфэн авраг сарвуугаас булдах гээд хойш үсэрсэн ч сарвуу дэндүү хурдан байсан учраас толгойн гэмтлээс бултаж чадсан ч сарвуу цээжин дээр нь буусан юм. Чүфэний цээжин дээр 5 гүнзгий шарах гарч тэсхийн аргагүй өвдөлтөөсөө болж Чүфэн чангаар хашгирлаа. Чамайг тасчаад өгье л дөө. Өвдөлтөөс гадна Чүфэн асар их ууралсан юм.
Түүн рүү дайрсан араатны дохон дээр дөрвөн зураас байсан ба энэ нь 4-р зэрэглэлийн догшин араатан гэсэн үг. Хэрвээ өөр хүн түүний оронд байсан бол эргэлзэлгүй зүгтэн. Хүчний төвшин адилхан байлаа гэд яах юм? Догшин араатан хамаагүй хүчтэй байх нь тодорхой. Гэхдээ Чүфэн зүгтаагүйгээс гадна тэр догшин араатан руу ууртайгаар дайрлаа. Өөрийн амиа үл хайхран дайрах энэ үйлдэл нь оюун ухаан бүрдээгүй тэр араатныг өөрийн эрэхгүй эргэлзэхэд хүргэв. Догшин араатан эргэлзэж байх зуур Чүфэн духан дээр нь цохих үед цус садрахын оронд ган төмрийн мөргөлдөх чанга чимээ гарлаа. Чүфэн хүртэл гараа хорсохыг мэдэрч догшин араатны толгойг биш битүү төмөр хан цогчгсон юм шиг санагдаж байв. Чүфэний цохилт жижиг асуудал биш байв. Догшин араатан гасланга хойш хид алхах нь өвдөлт мэдэрсэн нь илт харагдаж байв. Ингээд үх! Дайралт нь нөлөөлснийг хараад Чүфэн бүх хүчээ дайжлан ахин нэг дайрлаа. Цохилтуудын дүрс ар араасаа гарч тэр хавийг бүрхэв. Чүфэний цохилтууд яг л шуурга мэт догшин араатны биеийг зогсолтгүй нүдлээ. Чүфэний тэсрэн гарсан хүч дэндүү хүчрэхэг байсан гэхэд хэлсдэхгүй. Хүчрэхэг дайралтуудаас болж Чүфэнээс хэд дахин том догшин араатан урагш ухарсаар байв. Түүний араас гэтэж дайрах гэж байсан догшин араатнууд ч цохилтонд нь өртөж үхцгээс юм. Эцэст нь бүх 40 догшин араатнууд Чүфэний гарт амь тавьсан юм. Харгас үхлээр үхсэн мэт олон тооны араатнуудын цогцос болон толгойнууд газраар нэг хэвтэн. 4-р зэрэглэлийн догшин араатны бие бүтнээр байсан ч Чүфэн толгойг нь зогсолтгүй бяц нүдсээр байв. Ха! Чүфэн цусаар дүүрсэн талбайд амьсгаад нь зогсно. Цусанд будагдсан түүний биед нүд хальтрам шархнууд байсан ч түүний аминд халгүй байлаа. 4-р зэрэглэлийн догшин араатны үүсгэсэн шархнаас өөр бусад араатнуудын үүсгэсэн шарх хамаагүй хөнгөн байсан юм. Миний бие хэрэг хүчрэхэг юм бэ? Гэж Чүфэн өөрөөсөө асуулаа. Догшин араатнуудтай харьцуулах юм бол Чүфэний дотоод эрхтнүүд нь гам мэт, ясан төмөр мэт санагдана. Түүний биеийн хүч хүн төрлөختний хязгаарыг давсан байлаа. Эргэн тойрноо харсны дараа Чүфэн өндөр тавцан руу хараагаад шалгалгүйгээр тулааны техник болон гэгэн сүнсний өвсийг шүүрэн авлаа. Дараагаар нь Чүфэн том чулуун хаалгыг нээлгүй эрсэн зүг рүүгээ эргээд яваад өглөө. Чүфэнийг яваад удаагүй байхад догшин араатнуудыг хорж байсан өрөөнд хэдэн 10 сүүдэр орж ирлээ. Тэднийг ахалж байсан хүн нь Суров байв. Тэр үед Суровч бай, хөгшин настан гуудаж бай, тэдний царай их л хачин болсон байв. Тэд Чүфэнийг аль хэдийн үхчихсэн 4-р зэрэглэлийн догшин араатныг зогсолтгүй нүдхийг харсан. Гэхдээ энэ олон хүчрэхэг догшин араатнуудыг ганц залуухан хүү алсан гэхээр төсөөлхийн аргагүй байлаа. Настан Ли, тэр хүүг хэн гэдэг юм? Гэж Суров асуулаа. Настан Ли хариулсангүй. Тэр ардаа зогсох настангууд руу ширдсэн ч настангууд толгоогоо сэгсэрсэн юм. Та нар ийм гайхалтай сурагчийн нэрийг мэдэхгүй гэж юу? Гэж Суров хөмсгөө зангидлаа. Гадаад танхимд дэндүү олон сурагчид бэ. Тэр хүчээ далдалж байсан бол бид Настан Ли яахаа мэдэхгүй царай гаргав. За яахав, хурдан тэр сурагчийн талаар олж мэдээд надад хэлээрэй. Бас тэр хүчээ ил гаргамааргүй байвал битгий хүчлээрэй. Түүнийг судалж байгааг мэдэгдэж болохгүй шүү. Гэж Суров хэлв. Таны хэлснээр хий. Настан Ли болон бусад настангууд хүндэтгэлтэйгээр хариуллаа. Дотоод танхимын настантай тэд хүндэтгэлгүй харьцаж зүрхлэхгүй. Суров Чүфэний явсан зүг рүү гүн гихчин ширтээд чулуун өрөө рүү сэтгэл гонсгор байдалтай орлоо. 5-р анги. Азүрэ Драгон үүсгэн байгуулагч. Суров болон бусад настангуудыг явсны дараа танхим анир чимээгүй боллоо. Тун удалгүй гаднаас гүйх чимээ сонсогдон нэгэн сурагч гүйж ирлээ. Тэр хүн нь Дуан Юшуан байсан юм. Гэхдээ тэр өмнөхөөсөө тэсөөр харагдаж байсан юм.
Үс нь сэгсэж, хөлс нь урсаж, хүн дээр амьсгалангаа тавцан руу галзуу мэт гуйлээ. Ха, эцэст нь би төрүүлдэг юм байжээ. Ян тян юу жаал надтай өрсөлдөх гинэ. Би гадаад танхимд 6 жил твцсэн. Юуны тулд гэж юу? Эдний төлөө. Дуан Юу Шуан сүнс чөтгөрт эзэмдүүлсэн мэт баяр хөөртөө наргагүй инээсээр ирэв. Дээр байх тавцангаас нүдээ салгалгүй гүйж байгаа тэр газарт хэвтэх догшин араатнуудын цогцснуудыг анзаарсан ч үгүй. Томоо гихч нь хараагаад өндөр тавцан дээр гараад ирлээ. Гэвч тавцан дээр гараад доошоо харсны дараа сэлмэг тэнгэрт аянга цахиж байгаа мэт хүн цочролд орон мэлэрчхэв. Учир нь тавцан дээр юу ч байхгүй байсан юм. Хов хоосон, ширхэг үсч байхгүй байлаа. Ямар новшин вэ? Удаан гайхширсны дараа эргээд анхаарлаа төвлөрүүлэх үедээ л тэр хаасайгүй цус урсаж, догшин араатнуудын цогцснууд хэвтэж байгааг анзаарлаа. Араатан бүрийн цогцос цус нүжиндөө холилдон нүд халтармаар болсон байв. Энэ бүхнийг хараад зүрхэн суг үсрэх шахам айж пад чимээгээр тавцан дээр арга шунан суулаа. Тэгэд эргэн тойрны ажиглалтал шалгалтыг давх хаалга хаалттай байгааг анзаарав. Юу болоод байна? Дуан Юу Шуаны бодол замбраагаа алдаж яахаа мэдэхгүй байлаа. Энэ мөчөд Ян Тян юу ч гүйж ирлээ. Гэхдээ тэр танхимын хаалгаар орсон тариудаа зогссон юм. Танхимд болсон зүйлсийг харсныхаа дараа Дуан Юу Шуан руу хараад "Чи ингэсэн юм уу?" гэж асуув. Дуан Юу Шуан хөнгөн инээмсэглээд "Үгүй гэвэл итгэх юм уу?" "Итгэлгүй яадаг юм. Чамд ийм хүч байгчгүй." Ян Тян юу түүн рүү ширтэнгээ танхим руу орлоо. Тэр догшин араатнуудын цогцснуудыг шинжиж байхдаа уулга алдав. "Бурхан минь, 4-р зэрэглэлийн догшин араатан хүртэл байна шүү дээ. Хэн ингэсэн болоо?" Нэлээд удаан ажигласны дараа тэд асуултынхаа хариултыг олсонгүй. Тэд гадаад танхимд ийм хүчрхэг хүн байна гэж огтхонч төсөөлөөгүй. Сүүлдээ бүр настангуудын явуулга байвууч гэсэн сэжиг төрөв. Гэхдээ спиритийн 3 дугаар төвшний төм бөмбөн сурагчид ирэхэд нөхцөл байдал тис өөр болсон юм. Бүгд л энэ догшин араатнуудыг Дуан Юу Шуан, Ян Тян юу хоёр хамтдаа алаад шагналаа хуваагаад авчихж гэж бодов. Хамгийн инээдтэй нь тэр олон түмэн Ян Тян юу, Дуан Юу Шуан хоёрыг бэшрэн шүтэж байхад тэр хоёр огтхонч үгүйсгсэнгүй. Ингээд л тэр хоёр эд шидийн юм шиг 1-р байранд орсон юм. Тэдний ард байсан том хаалга нээгдэж хүмүүс ч баяр хүргэв. Энэ хаалгаар гарсан даруйд тэд дотоод танхимын сурагч болж амьдралаа шинээр эхлэх учраас хүн бүр л баярлаж байв. Хүн бүр баяр хүргэж байхад нэг хүү алхаж ирснээр бусдын анхаарлыг татлаа. Тэр шав шалдан байхын хажуугаар уйлж байсан юм. Гонсгорд царай гархан хараал урсгав. "Ямар новшин ийм харгас байдгийм бэ? Намайг ухаан алдуулаад зогсохгүй бүх хувцсыг минь авчихсан байх юм. Галзуу новш." Энэ үзэгдлийг харсан хүмүүс гайхширан ширтэн. Ганц Чүфэн л инээмсэглэж байсан юм. Тэр цэмбийсэн хувцстайгаа чимээгүйхэн яваад өглөө. Дотоод танхимын элсэлтийн шалгалт дуусаж, шалгалтанд хэдэн түмэн хүн орсон ч зөвхөн 2000 хүн л тэнцсэн. Гэхдээ энэ нь бага тоо биш юм. Азүрэ Драгон сургуульд дотоод танхимд орсноор л үндсэн сурагчдын тоонд орно гэсэн үг. Мөн тэдний хүртэх хандлагч илүү сайжирна. Дотоод танхимд тэнцсэн сурагчдыг хүлээн авахын тулд настангууд хүртэл онцгойлон үдэшлэг зохиолоо. Бөөрөнхий саран шөнийн тэнгэрт мандна. Дотоод танхимд хаа сайгүй баяр хөөр бүжиг болон тэнгэрт мандсан саранд баяр хөөр бэлгэлнэ. Гэхдээ Чүфэн баяр наадамд оролцсонгүй. Тэр өөрийн шинэ байранда бүсэлхийнээс дээш гарсан шархнуудаа харан зогсов. Шархны эдгэрэх хурд дэндүү хурдан байлаа. Энэ хурдаараа эдгэрэх юм бол бүрэн эдгэрч гүйцэхэд хэдхэн өдөр л орохоор байна. Энэ нөхөн сэргээх хурдыг Тэнгэрийн цахилгаан өгсөн. "Чи яг юу юм бэ? Яагаад намайг сонгосон юм?" Энэ асуултыг Чүфэн анх удаага асууж байгаа нь энэ биш юм. Тэр энэ асуултыг хязгааргүй олон асуусан ч хариултаа олоогүй л байгаа. 5 жилийн өмнөх тэр шөнийг Чүфэн маш тод сандаг.
Азурын нутгийн тэнгэр 9 өнгөөр будагдсан тэр үе. Шөнийн тэнгэр өдөр мэт гэрэлтэж, аянга цахилгаанууд баясан бүжиг луу мэт тэнгэрийг дөргиж байв. Тэнгэрт аянга цахиж, газар дөргих үед сандарч балмагдсан хүмүүс ертөнцийн төгсгөл эргүүчгэж бодно. Тэр үед Шүүфэн дөнгөж 10хан настай байсан ба сониуч зандаа хөтлөгдөн зайдуу талбай руу гүн өөдөө ширтэн. Тэр өөрөө ч яагаад тэгснээ мэддэггүй. Яг л шидийн хүч түүнийг тэнд аваачаад тавьчихсан юм шиг санагдсан. Тэр үед тэнгэрийн цахилгаан түүний биед орчихсон. Хэн ч үүнийг хараагүй ч тэнгэр газрыг чичиргэж байсан тэр 9 өнгөт цахилгаан түүний биеинд байгааг тэр маш сайн мэдэж байлаа. Тэнгэрийн цахилгаан Шүүфэнд асар их хүч өгсөн ч Шүүфэн яагаад энэ хүч түүнд ирснийг огт ойлгодоггүй. За яах вэ? Хариулмааргүй байвал ахиж асуухгүй. Хоёулаа ч нэгэн бүхэл шүү дээ. Шүүфэн санаа намарсан аятай нэмсгэллээ. Энэ бол түүнд тохиосон аз юм. Гай биш. Хэрвээ гай байсан бол тэнгэрийн цахилгааны хүчний өдөөс Шүүфэн эсэргүүцэж чадахгүй байсан биз? Гэтэл тэнгэрийн цахилгаан одоо хүртэл Шүүфэнд асар их тусалсан уу гэхээс өөр ямар ч муу зүйл хийгээгүй. Шүүфэн хувцсаа өмсөд орны толгой дээр хэвтэх ном руу ширтлээ. Номны хавцсан дээр 3 үг томор бичсэн байв. 3 аянганы хэв маяг. Шүүфэн номыг нээгээд уншиж эхлэв. Тэр анх удаага тулааны техникийн ном уншиж байгаа болохоор их догдолж байлаа. 4-р зэрэглэлийн тулааны техник, 3 аянганы хэв маяг, Азурэ дараагийн үүсгэн байгуулагч бүтээсэн. Эзэмшсэний дараа гэрлийн хурд, аянга мэт хүч, 5-р зэрэглэлийн техниктэд үзэхүйц хүчтэй. Богино тайлбарыг хараад Шүүфэн амьсгаагаа барин уулгаалдав. Энэ сургуулийн үүсгэн байгуулагчийн бүтээсэн техник байх нэ? Азурэ дараагийн сургуулийн үүсгэн байгуулагч нь 1000 жилийн өмнө хэний ч дор орохооргүй хүчирхэг хүн байсан. Тэр бол тэнгэрээр дүүлэн нисэж, газар доогуур орж, уулсыг хөдөлгөж, далайг дүүргэх чадaltaй хүн байсан. Тулааны урлагийн жинхэнэ мастер хүн. Тэр үеийн Азурэ дараагийн сургуулийг эсэргүүцэж чадах чадaltaй ганц л хүчин байсан юм. Тэр нь эзэнт гүрний зөвлөл. Гэвч сайхан цаг удаан үргэлжлээгүй. Азурэ дараагийн үүсгэн байгуулагч өөд болсноос хойш Азурэ дараагийн сургууль 9 нутгийн шилдэг гэдэг нэрнээс хурдтай унсан юм. Харин одоо Азурэ нутгийн хил дотрооч Азурэ дараагийн сургууль 2-р зэрэглэлийн сургуульд ордог. Энэ нь ч Азурэ дараагийн үүсгэн байгуулагчийн хувийн хүчийг онцолж өгсөн юм. Түүний бүтээсэн техникүүд бусад техникүүдийн хажууд хамаагүй чанартай дорно. Азаар л түүний техникүүдийг олж авна уу гэхээс 1000 сөгдөж гуйсан ч олдохгүй ид. Догдолсон Шүүфэн хурдхан гэгчин зааврыг уншиж дуусаад 3 аянганы хэв маягийг заавал төгс эзэмшнэ гэж тангараг өргөв. Шүүфэн нойргүй хонсон ч 3 аянганы хэв маягийг сурах аргуудыг ойлгосон юм. Эхний хэв маяг нь хэлбэржүүлэх, 2 дахь нь зорилго, 3 дахь хэв маяг нь цахилгаан үүсгэх чадвар. 3 аянганы хэв маяг сурахад асар хэцүү техник байсан ч Шүүфэн оролдож үзхийг хүслээ. Нүүр амаа угааж нойрноосоо сэргсэн Шүүфэн дотоод танхимын тулааны техникийн барилга руу явлаа. Юуны өмнө тулааны техникийн барилга нь тулааны техник бэлдэх газар юм. Тэр 3 аянганы хэв маягийг сурч байгаагаа бусдад мэдэгдэж болохгүй болохоор өөр техник давхар сурч бусдыг хуурах хэрэгтэй. Аваа хөл хөдөлгөөнтэй байх чинь гээд тулааны техникийн барилга руу оров. Гэнэт хаалга нээгдэж доторх нь харагдтал тулааны техникийн барилгын гол танхимд маш олон хүмүүс цугларсан байлаа. Ингэх нь ойлгомжтой шүү дээ. Шинээр 2000 сурагч дотоод танхимд тэнцснээс хойш мэдээж тэд ч гэсэн тулааны техник сурахыг хүсэх нь тодорхой. Тулааны техникийн барилга 6 давхартай. Эхний давхраас 1-р зэрэглэлийн техник сонгоно. 2-р давхраас 2-р зэрэглэлийн техник, 3-р давхраас 3-р зэрэглэлийн техник, 4, 5, 6-р давхар бол тулааны техникээ давтах хэсэг. Шүүфэн дээшээ явсаар 1-р давхар хүмүүсээр дүүрснийг анзаарлаа.
2 дугаар давхар хамаагүй цөөхөн хүнтэй байв. 3 дугаар давхарт бүрж цөөхүүлээ байлаа. Мэдээжийн хэрэг шүү дээ. Дээшлэх тусам тулааны техникийн зэрэглэл дээшлэхийн хажуугаар сурах аргачлал нь улам хүндэрнэ. Тийм ч учраас дотоод танхимд орсон хүмүүс 1-р зэрэглэлийн техник эхэлж сурцгаадаг. Сонгосон техникээ сурсны дараа 2-дугаар давхарт гарч 2-дугаар зэрэглэлийн техник сонгож, эцэст нь 3-дугаар давхараас 3-дугаар зэрэглэлийн техник сонгодог. Гэхдээ Чүфэний зорилго тодорхой байсан юм. Зөвхөн хамгаалтынх байсан ч хамаагүй Чүфэнд хамгийн хүчирхэг техник л хэрэгтэй. Залуу минь, зажлаж чадхаасаа илүү хазах хэрэггүй. Энд байгаа техникүүд чамд тохирохгүй. Чүфэнийг 3-дугаар давхарт хөл тавьбгүй юу хөгшин хоолой сонсогдлоо.